Итгэл найдвар боломж Улаанбаатар 2016 марафонд Герман, Америк, Солонгос, Япончуудаас гадна хөдөө орон нутгаас аймаг бүр өөр өөрийн гүйлтийн багтаа ирж оролцсон юм а. Итгэл найдвар боломж Улаанбаатар 2016 марафон 8 насны ангилалд 10-аас 86 насны хүмүүс оролцож 4 төрлийн зайд гүйлт хийсэн юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй хамт энэхүү гүйлтэд оролцож нэг өдрийг өнгөрүүлсэн нь энэ удаагийн арга хэмжээний гол онцлог байлаа. Өнөөдрийн марафонд оролцсон өндөр сэтгэлээ их гоё байна. Ийм олон хүмүүстэй ингээд зэрэг гарсан. Анх удаа би энд гар дугуугаар орж үзэж байна. Тэгэхээр айгүй өндөр өөрөө өөрийгөө ялан дийллээ гэж бодож байна. Миний бэрхшээл болохоор нөгөө полимелит гэдэг хөлний саажилт, хоёр хөлний саажилт болохоор тэгээд гар дугууг энэ гар дугуугаар орсон. Анх удаа 42 км орсон. Ингээд туж бэлтгэл биеийн тамир хийгээд байхаар биед айгүй хөнгөн. Яг гэвэл туж бид нар чи сууган хүн болохоор би таргалахтай тэгээд таргалахаасаа гадна зүрх өөхлөх гэдэг айгүй асуудалтай болдог. Тэгэхээр хүний зүрх өөхлөн гэдэг чинь айгүй. Би нэмрээр туж хичээлнэ гэдэг чинь ядаж л ханаа төрдгөө. Өвөлдөө ханаа төрөхгүй сайн байдаг. 10 км-д ороод чухам кедэрээсээ мэдэхгүй байна. Ямар чөлөөсөн гүцээгээл ирлээ. За тэгээд энэ дээр би яг яваад ирлээ. Би Говьалтай аймгийн Дэлгэр сум Манчингийн Бороод гэдэг хүн байна. Одоо Сүхбаатар дүүрэгт амьдарч байна. Банк гүйлтээр хичээл. Би банк гүйдэг. Одоо 63 4 жил гүйж байна. Эрүүл мэндэд маш их ач холбогдолтой. Ялангуяа ясны ширхэгжилт тэр нь бүх эрэгтэйд хамгийн хэрэгтэй. За энэхүү гүйлтийг Ахиллес Монгол олон улсын байгууллага 2 дахь жилдээ зохион байгуулж байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй буюу бэрхшээлгүй хүмүүсийг нэгтгэх, нэг өдөр нэг хамтд нь цаг өнгөрөөлгөх, бие биенийг ойлголцуулах ийм тэр хоёр группийн хооронд байдаг үл үзэгдэх ханыг нураах, бүх нийтийг спортод уриалах ийм ач холбогдолтой арга хэмжээ байгаа. Гүйлтийн маань насны ангилал 10-аас 19, 20-с 29, 30-аас 39 гэж явсаар 70-аас 79, 80-аас дээш гэсэн ангилалт байгаа. Тэгээ шагнал нь болохоор эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж байгаа л да. За тэгтээ гүйлтийн маань за 3, 5, 10, 21, 42 энэ жил фул марафон буюу 42 км-ийг оруулснараа илүү их давуу талтай болж байгаа. За нийт хамрагдсан хүмүүс гэх юм бол яг бүртгэгдсэн 2300 гараад бараг 400 хүн орж байгаа. Тэрний 1703 км-т бүх насны ангиллаар хоорондоо оролцсон. Гүйлтэд өөр өөрийн насны ангиллын эхний 3 байрт орсон тамирчдад шагнал гардуулж байгаа бол энэхүү гүйлтээс цугларсан хураамжийн мөнгийг 100% хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах юм байна.